B-с тойл хүртэлх зай. За B нь болохоор юу вэ гэхээр дүрсээс тойл хүртэлх зай. Тэгээд F нь юу юм бэ гэхээр фокусын зай. За тэгээд энэ дэр бол фокусын зайг нь бол R-ийг хуваах нь 2 гэдээ олчих нь. За өөрөөр бол бид нар өсгөлтийн томьёо К тэнцүү асах B-г хуваах нь А энэ биелнэ. За өөр ямар нэг өсгөлтийг дүрсийн өндрөөр нь. За гэхдээ энэ бол шугам утгаарна гэсэн үг. Дүрсийн өндөр нь биш биеийн өндөр нь үржүүлэх юм бол биеийн өндөр нь үржүүлэх юм бол энэ бол юу гарч ирдэг вэ гэхээр дүрсийн өндөр гарч ирдэг. За тэгвэл өсгөлтийг олно гэх юм бол дүрсийн өндрийг биеийн өндөрт бас харьцуулчихна гэсэн үг. Тэр нь B-г хуваах нь А-та бас ямар гэдэг вэ гэхээр тэнцүү гэдэг. За. За тэгэхээр энийг хэдүүлээд том хашаар тэмдэглэе. Энэ К тэнцүү, энэ жижиг хаш. За энэ К бол R-ийг сөрөг утгатай гарч болно. Тэгэхээр түүнийг модулд хийчихье. За тэгвэл бид нар иймэрхүү хэлбэрээр бодож болно гэсэн үг. За ерөөсөө линзэнд хэрэглэдэг бүх томьёонууд нь ижилхэн тэнцүү байдаг. За хавтгай тойлыг аваад үзье. Хавтгай тойлон дээр ямар нэгэн бит эндээс ийшээ А зайд байх юм бол нөгөө дүрсний гэдэг үгээр бас л яг тэр зайд үстэйгээ сан ордог. За тэгэхээр энд одоо чинь хүн зогсож ийн гэж үү. Тойлноос 2 метрийн зайд. За тэгвэл тэр нь бас л 2 метрийн зайд үсгдэг. За энэ нь А биш. Энийг хэдүүлээ Б. 2 метр. За энэ бол юу гэхээр энэ бол дүрс. Ингэж үсдэг. За энэ үнийг батлахдаа бол ерөөсөө энэ томьёо бас энэ дээр биелнэ. Тэгвэл хавтгай толны мөрөлтийн радиус хэд юм бэ гэж. Хавтгай тол гэдэг нь бол асар том тойрог зурагдаж бол буюу энэ мөрөлтийн радиус юу руу тэмүүлэх вэ гэхээр хязгааргүй руу тэмүүл. Тэгэхээр хязгааргүй хоёрт бахаар фокусын зайн ч гэсэн бас л юу руу шилжих вэ? Хязгааргүй руу. Тэгэхээр нэгийг хязгааргүй тод хуваах юм бол тэр бол тэг болдог. Тэгэх юм бол хавтгай толон дээр нэгийг хуваах нь А нэмэх нэгийг хуваах нь Б тэнцүү тэг байна гэсэн үг. Эндээс энэ ийшээ гарах юм бол хасах нэгийг хуваах нь хасах нэгийг хуваах нь Б-д тэнцүү буюу А тэнцүү хасах Б-д тэнцүү гэдээ гараад ирдэг. Тэгвэл юу болчих вэ гэхээр энэ дэр бол 2 м тэнцүү хасах үржин хасах 2 м. Энэ яагаад хасах гарч иж? Энэ хасах гарч ирнэ гэдэг маань бол энэ хуурмаг байна. Хуурмаг байна гэдэг маань энэ Б маань өөрөө ямар нэгэн хасах утга авна гэсэн үг. За иймэрхүү санаатай бол илтгэдэг. За тэгвэл хэдүүлээ бодлого шууд бодъё. За бодлого бодохдоо юу авах вэ гэхээр А нь 10 см, F нь 5 см бол хэдүүлээ Б-г олъё. За энд хэдүүлээ А шиг нь бас 5 см гэдэг өгч. За энэ нь зургийг зураад харъя. За энд F нь өөрөө нэмэг тэмдэгтээ өгсөн байна. Энэ нэмэг тэмдэгтээ өгнө гэдэг маань бол энэ бол хөнхөр тойл болж өгдөг. За тэгвэл эндээс хэдүүлээ бодох юм бол хөнхөр тойлоо. За энэ дээр бол дэвтэр дээр бол масштабын зурвал илүү айтаа. Масштаб гэдэг маань бол 5 см-ийг 1 дөрвөлжингээр 10 см-ийг 2 дөрвөлжингээр бол энэ бас 1 дөрвөлжингийн зайтай байна гэсэн үг. Эсвэл 1 см-ийн зайтайгаар зурсан ч болно. За тэгвэл би эндээс F нь ийм юм бол А нь тэндээсээ ийм зайтай. За
За тэгээ өндөр нь энэ зайтаа тэнцвэхээр энэ нь бол илүү өндөр зурагтна гэсэн үг. Энэ зайтаа тэнцв. За тэгвэл толгойгоо шигэлж жоохон өндөр авчи. За тэгвэл параллелаар туссан цацрыг яах вэ? Фокусын зэгийг дайрч хойно гол зэгийг дайсан цацраг. Гол зэг гэдэг маань бол энэ нь гол зэгийг дайсан цацраг яг тэр өнцгөр байна. За тэгэхдээ яаж бодох вэ? Тэр зүрх өнцгөр нь ойлгохдоо яг энэ зайг эндээс ийш хийж л авчна. Энд. Тэгвэл энэ ямар өнцгөр тусна? Энэ нь яг энэ цэгийг дайраад явна гэсэн үг. Гэт. За энд ингээ харах юм бол огтлолын цэг хаана усж ийнэ гэхээр энэ хавцаг усж ийнэ гэсэн үг. За. За энэ дэр жоохон буруу зурсан байна. За яагаад буруу зурсан бэ гэдэг маань бол одоо гарч ирнэ. Яг энэ зайтай энэ бол яг давцах хэвээр. За тэгэхээр энийг харах юм бол гой зурх юм бол цаагаа яг масштаблаад авъя. За параллелаар туссан цацраг фокусын зэгийг дайрч зяан явуулна. За гол зэгт туссан цацраг эндээс яг ижил зайд явна гэдэг нь бол энэ юм. Ингээд ямар өнцгөр тусна яг тэр өнцгөр байна. За тэгэхээр энэ тогтолцож байна. Энд доош харсан дүрс үүсэж байна гэсэн үг. За энэ үүссэн дүрс маань бол энэ бол бодит цацрагуудын огтлцол байгаа учраас энэ дүрс маань бол бодит дүрс. Бодит. Тэгээд энэ доош харсан учраас энэ бол ургуу. Дээш харах юм бол шууд бол. За энэ уртын хэмжээ нь энэ урттай энэ уртанд тэнцүү байх юм бол энэ бол хэвийн дүрс байна. За тэгэхээр энэ А зай Б зайгнаас бас харах юм бол энэ бол хэвийн дүрс байна гэдэг нь бол ойлгомжтой байна гэсэн үг. За энийг хэдүүлээ бодлогон дээр бодох юм бол за энд нь бол хөнгөр тал. Бодлогон дээр бодох юм бол юу болчих вэ гэхээр шууд 1 хуваах нь 10 за сантиметр, 1 хуваах нь Б, 1 хуваах нь 5 сантиметр. За энэ томьёонд шууд орлуулаад бочихно. А 10 сантиметр юу вэ? Дүрс толноос 10 см-ийн зайтай байна. Б нь мэдэхгүй байгаа. F нь бодлогон дээр 5 см өгсөн. Энэ хэрэг нэмэх утгатай өгсөн байвал энэ бол хөнхөр тол. Хасах утгатай өгөх юм бол энэ бол гүдэр тол байна гэж үзчихдэг. Эсвэл гүдэр тол нь 5 см байна гэх юм бол хасах 5 см гэж бодлого очно. За эндээс ингээ харах юм бол 1 хуваах нь Б энэ хэмжээ төнөөдөж гарах юм бол 1 хуваах нь Б тэнцүү. За ийм болох нь энэ дээр ижил 2 өгнө. 2-ыг өглөө 1 хуваах нь Б. Ийм болно. Ижил 2-тэй тохиолдолд бас болно. Тэгэхээр эндээс ингээ хараад. За энэ юу гарч иж байгаа юм бэ? 1 хуваах нь Б, 1 хуваах нь 10. Тэгвэл Б хэд? Б хэдийн гэхээр энэ бол уруу хэмжих төнөдөг болж байгаа учраас энэ хоёрын хүрдүр хуваарих нь байрыг нь солино. За тэгэх юм бол 10-ыг хуваах нь 1 буюу энэ нь бол 10 см. Ингээд бүтсэн ялгаа авахгүй тэгээд 10 см. За Б нь 10 см гардаг лээ. За энэ өөрөө тэмдэг нь нэмэх гарч байгаа учраас нэмэх гарах юм бол B ямар нэг нэмэх утга авах юм бол энэ бол бодит. B ямар нэг сөрөг утга авах юм бол энэ бол хуурм гэж үзчихдэг. Хуурм B нэмэх байх юм бол бодит, B сөрөг гарах юм бол хуурм. Гэтэл бидний хувьд бол B нэмэх гарч байгаа учраас энэ бол
бодит дүрс байх нь байна гэж үзчихнэ. B-ийн утгаар шууд бид нар түүнийг бодит гэж үзчихнэ. За. Өсгөлтийг болох юм бол хасах B хуваах нь энэ томьёоны хасах тэмдэгтэй 10 хуваах нь энэ нь 10. B нь 10 см, А нь бас 10 см. Тэгээд хасах 1. К хэрвээ сөрөг утга авах юм бол К сөрөг утга авах юм бол энэ бол уруу. К эрг утга авах юм бол энэ бол шууд дүрс. За энэ бол дандаа юу ярьж байгаа юм бэ гэхээр энэ бол бид нар дүрсийг шинжилж байгаа. Дүрс шинжилж байгаа гэдэг санах хэрэгтэй. За тэгээ К-гийн модуль нь 1-ээс их байх юм бол энэ бол томорсон. К-гийн модуль 1-ээс авах юм бол жижигэрсэн. К нэгтэй тэнцүү авах юм бол энэ бол хэвийн дүрс. За тэгэхээр К хасганы гарна гэдэг бол энэ бол юу юм бэ гэхээр К хасах утга гарсан учраас энэ бол уруу дүрс. За тэгэхээр энэ юу гэлтэх вэ гэхээр энэ бол уруу гэдгийг гэлтэх нь модуль нь нэгтэй тэнцүү учраас энэ бол хэвийн гэдгийг гэлтэх. За тэгэхээр бидний хувьд энэ бол бодит уруу хэвийн дүрс байна гэдгийг бодлогын аргаар дүрс байгуулахгүйгээр шууд бодж болно гэсэн үг. Бид нар ихтэй дүрсээ шинэлээ байгуулахад бодит хэвийн уруу бодоод үзсэн чинь бодит уруу хэвийн ялгаагүй яг таарж байна гэсэн үг. Тэгэхээр бодлогон дээр шууд ингэж бодж байна. За энэ бол юу гэсэн бэ гэхээр хүнхэр төлний талаар ярьлаа. За тэгвэл гүдгэр төл яах вэ гэж. За ихтэй нэг юм хараа. Гэрийн даалгаврт юу өгөх вэ гэхээр нэг юм үгүй. За тэр нь болохоор фокусын зайн дотор тал биетийг байгуулах юм бол юу гарч ирдэг вэ гэж. За би бол дүрсийг байгуулж хараалаа. Та хэд өөрснөө бодлогыг бодно гэсэн үг. За тэгэхээр би энд харуулъя. За энэ бол хүнхэр төл ах нь фокусын зай авлаа түүний дотор талд. Фокусын зайн дотор талд ороод ирэх юм бол энэ бол томорсон шууд хуурмаг дүрс үүсдэг. За тэрийг харъя. Параллелаар туссан цацраг яах вэ? Энэ бол фокусын зэйг дайрж гол цэгт туссан цацраг яг тэр өнцгөр байна. Тэгэхээр энэ зайг аваад яг тэнд тавьчихна. Тэгэх юм бол энэ цэгийг дайрах хэрэгтэй. Энэ цэгийг дайрчих юм бол туссан ойсон өнцгүүд нь хоорондоо тэнцүү болчихно гэсэн үг. За ингэ авчлаа. Энэ өнцгтэй тэнцүү. За тэгвэл одоо бидний дүрс хаана үүсэх гэж. Энэ ойсон цацраг, энэ ойсон цацраг. Дүрс хаана үүсэх вэ гэхээр ойснуудын огтлцол дээр үүсдэг. Тэрнээс биш энд огтлолын цэг дээр биш. Энэ огтлолын цэг бол туссан ойсон хоёрын огтлцол. Тэгэхээр ойсон цацрагийн огтлцол дээр дүрс үүсэх хэрэгтэй. Энэ дээр харъя. Ингэж цацраг яваад ингээд энэ бол ойсон цацраг. Параллелаар туссан цацраг ингэж яваад энэ бас ойсон цацраг. Тэгэхээр ойсон цацрагуудын огтлцол дээр юу үүсэж байна? Тэгэхээр дүрс үүсэж байгаа. Тэгвэл энд ч гэсэн бас ойсон цацрагууд дээр дүрс үүсэх. Гэтэл ойсон цацраг ингэ явчлаа. Энэ хоёр огтлцохгүй байгаа. Тэгэх юм бол энэ параллел биш л бол огтлцсон. Хаана огтлцов? Энэ тасархаагаар үргэлжлүүлэн зургийг. Энэ хоёр ингэж яваад энд яг огтлцож байна. За тэгэхээр энд бол ийм дүрс үүсчихнэ гэсэн үг. Параллел биш л бол огтлцсон. Параллел ах юм бол дүрс үүсэхгүй. За тэгвэл энэ дүрс маань бол юу юм бэ гэхээр томорсон юм байна. Дээшээ хагаа харцсан байна. Тэгэхээр шууд тэгээд өөр юу болсон байна? Тасархаа цацраг, энэ бодит цацраг биш. Тасархаа цацраг байгаа учраас энэ бол хуурмаг
дүрс үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол дүрсийг шинжлэх юм бол хуурмаг юм байна. Тэгээд шууд юм байна. Тэгээд томорсон. Ийм юм үүсэж байна гэсэн үг. За тэгвэл энийг хэдүүлээ гэртээ бодож үзэх нь байна. За тэгвэл А шиг нь би 5 см юу болох вэ гэхээр А нь 10 см, F нь 20 см бол B-г бол тэгээд К-г бол тэгээд дүрсийн өндрийг бол. За энэ дэр дүрсийн өндрийг олохдоо бол модулыг аваад дүрсийн өндөр үржүүлж байна. Энэ дэр бол амархан. К асгыг гарчна гэдэг чинь К-гийн модуль чинь эерэг утгаах юм бол 1. Тэгээд дүрсийн өндөр нь 5 см биш, B-ийн өндөр нь 5 см. Тэгэх юм бол дүрсийн өндөр А тэнцүү 1-ийг үүсгэх нь 5 см буюу шугамын өндөр нь 5 см байна гэсэн үг. Шугамын өндөр гэдэг маань бол юу ярьж байгаа юм бэ? Энэ өндөртөөр харьцуулж байгаа харьцааг хэлж байгаа. Тэгэхээр энэ нь 5 см байх юм бол энэ ч гэсэн бас юу байна вэ? 5 см байна гэж хэлж байгаа. За тэгвэл энэ дэр энэ хэдэн сантиметр вэ? Энэ А шиг олно гэсэн үг. Энэ бол. За тэгтээ бол энэ томыг ашиглаад бодно. За ерөнхийдөө бол линзэн дээр ашигладаг том явал яг л ижлэг. А гэтээ нэг юм өөр. Тэрний юу вэ гэхээр фокусын зайг мөрөлтийн радиусыг нь 2 тувааж олдог. За энэ бол юу юм бэ гэхээр хөнхөр тал байлаа. За үргэлжлүүлээд хэвлээ. Гүдэр тал авч үзье. За томьёо бол яг ижлэхэн. За энэ тайлбар нэрлэж. За тэгэхээр за гүдгэр талан дээр бол юу авч үзэх вэ гэхээр томьёо нь бол яг ижлэх юм. Томьёо ижлэх нь гэхдээ гүдгэр тал гэдэг маань ийм тал хэлж. Юу авах вэ гэхээр мөрөлтийн радиус нь аль талдаа зурагдах вэ гэхээр энэ мөрөлтийн радиус нь хуурмаг талтай. Тэгэхээр энэ ээр нь бол өөрөө ямар нэгэн сөрөг утгыг авна гэсэн үг. А нөгөөт нь болохоор хөнхөр тал байсан учраас энүүний мөрөлтийн радиус нь юу вэ гэхээр энэ бол бодит талтай байсан. Тэгэхээр бодит байгаа учраас энэ бол аар нь ямар нэгэн эерэг утга авчихсан. За тэгэхээр энэ дээр бол юу авах вэ гэхээр энэ талыг бид нар одоо энүүхэн энэ хэсгийг авч үзэж байгаа учраас ингээд шулуун хэлбэрээр толио зурчих юм бол илүү зөв зурагддаг. За фокусын зай нь цаа талтай. За тэгвэл параллелаар тусан цацраг фокусын цэгийг дайрч энэ шулууны дагуу ингэж байна гэсэн үг. Фокусын цэгийг дайрсан шулууны дагуу байна. Голцыг туссан цацраг ямар өнцгөр тусна? Яг тэр өнцгөрөө
Энэ хоёр өнцөг хоорондоо тэнцүү. Тэгээд ойсон цацрагуудын огтлцол дээр дүрс үүснэ гэдэг зарчмаар барь авчна гэсэн үг. За тэгвэл нэг юм бодлого байсан гэж үү. Гүдэр толны фокусын зайн 10 см байв. За ингээд бодчингууд энд өгүүлбэр дээр болохоор гүдэр толны зайв 10 см гэх юм бол чи энэ дээр юу гэж хөглөхөр өгөгдөл дээр фокусын зайн хасах 10 см юм байна гэдгээ мэдчих хэвээр. Яг фокусын зайн нь юу гэхээр мөрөлтийн радиусыг хуваахна. Тэгвэл мөрөлтийн радиус нь энэ гүдэр толны хэдий R тэнцүү F-ийг үржих нь 2 буюу 20 см юм байна гэсэн үг. За тэгэхээр энд ингээд өгчөнгүүд энд гүдгэр тол юм байна гингүүд энд тэмдэг хасах орчиж байгаа. Энийг санах хэрэгтэй. За тэгээд за бодлогон дээр хэд гэж өгсөн байсан бэ гэхээр 20 см өгсөн бол бид нар юу болох ёстой вэ гэхээр за дүрсийн өндөр өгч бас 5 см өгч. Тийм бол B-г болох нь байна. Үсгэлтийг болох нь байна. За тэгээд дүрсийн өндрийг олъё гэж. За зураад үзэх юм бол хэвлээ. За масштаб авъя. За энэ F бол энэс 2 дахин их зайд бий байна гэсэн үг. За тэгэхээр та нар бол дэвтрийн энийг нэг дөрвөлжингээ авчих юм бол энэ нь 2 дөрвөлжин, энэ нь 4 дөрвөлжинээр зурагдана гэсэн үг. За параллелаар туссан цацраг яах вэ гэж. Фокусын зэг нөгөө талд тавчлаа. Энэний дагуу за ингэ очно. За нөгөөт нь ямар дүрэн байв гэхээр голцогт туссан цацраг. Голцогт туссан цацраг яах вэ? Яг туссан тэр өнцгөр юм. Тэгэхээр энэ зайд энийг авчна гэсэн үг. Яг ийм зайг энд ижил авах юм бол эндээс нэшигээ батчихна. За тэгвэл энэ ойсон цацраг, энэ ойсон цацраг. Ойсон цацрагууд энд бол огтлцохгүй бодит талд. Хаана огтлцож байна вэ гэхээр хуурмаг талд огтлцож байна. Гэт энд огтлцож байна гэсэн үг. Тэгэхээр энд бол энэ жижиг дүрс үүсч байна. За тэгэхээр гүдгэр толинд бол үргэлж за энэ бүр үргэлж гэж. Үргэлж жижигэрсэн юм байна. За энэ бол аль талд үүсэж байгаа лээ? Бодит талд. Тэгэхээр бодит жижигэрсэн тэгээд дээшээ харсан бол энэ дээшээ харсан байна. Тэгэхээр шууд дүрс үүсдэг. Энийг санах хэрэгтэй. Гүдгэр толинд бодит жижигэрсэн шууд дүрс үргэлж үүсдэг. Өмнөх хичээлээр бол хүнхэр толин дээр фокусын зайн гадна талд, фокусын зайн дотор талд байгаас шалтгаалаад өөрчлөгдчихсэн. Тэгвэл гүдгэр толинд нааш цааш болсноос энэ бол яадаг вэ гэхээр ерөөсөө өөрчлөгддөг. Өөртөө шалгыг бол энэ байгаа тоонуудыг өөртөө өгөөд үзээрэй. Тэгэхээр бол ялгаа нь гарч ирнэ гэсэн үг. За бодлого бодох юм бол энэ томьёогоо л ашиглана. Энийг ашиглая. Нэг баах нь 20 см, нэмэх нь нэг баах нь B, тэнцүү, нэг баах нь F нүрэ хасахаар юм байна гэсэн үг. За тэгвэл энд нэг баах нь B тэнцүү. Энэ хэмжээ төнөөд шагарах юм бол хасах утга аавна. Ижил 20-ыг ижил 20 гэх юм бол хасах 20 см-ийн хасах 2 дээр нэмэх нь хасах 1. Тэгэхээр хасах 3. За эндээс B-г болох юм бол B бол
бүхтөр хөвөрийнхэн барийг сольж ин тэгэхээр 20 см-ийг хуваах нь 3. За энэ бол би гаргадаг. Хасах тэмдэг авчлаа. За хасах тэмдэг авах юм бол энэ бол ямар дүрс үүсдэг вэ гэхээр би хасах гарах юм бол энэ бол хуурмаг гардаг гэдгийг өмнөх гүдэр талан дээр тайлбарласан. За К-г бол. К-г болох юм бол хасах B-г хуваах нь А буюу яг л энэ томьёогоо ашиглана. Хасах тэмдэг авлаа. Хасах 20-ыг хуваах нь 3 см-ийг хуваах нь А нь хэд вэ? 20 см. См хурааглаа. 20-20-тойгоо хураагдана. Тэгээд энд нэг үлдэн гэхээр 3-ны 1 хасахын нэмэх болчихно. Тэгэхээр бол энд 3 см байх юм бол энд 1 см буюу эндээсээ 3 дахин бага. А энэ 5 см байх юм бол энэ бол 5-ыг хуваах нь 3 зайд урттай гарна гэсэн үг. Шугам урт гэдэг нь энэ босоод инглэгдэх уртыг хэлж байна. За тэгвэл энэ К нэмэх гарах юм бол энэ бол бидний нэг шууд дүрс байна гэж хэлж болно. Тэгээд модул нь 1-ээс бага байхаар энэ нь бол жижигэрсэн болно гэсэн үг. Жижигэрсэн. За тэгээд энэ дээр H нь К-гийн модулыг үржигнэ. H буюу 3-ны 1-ийг үржигнэ 5 см. 5 см-ийг хуваах нь 3 урттай байна гэсэн үг. За энэ бол дүрсийн хэмжээ. За тэгэхээр бол ерөөсө томьёо бол яг ижлэхэн байх нь линзэн дээр ширгэлдэг томьёо ижлэхэн. За тэгээд энэ дээр бол ерөөсө бодлогоо бид нар зургийн зурхгүйгээр шинжилээд шууд бодлогон дээр гаргаж ирж бас болдго юм байна гэдгийг анзаарах хэрэгтэй. За хөнхөр гүдгэр толон дээр бол иймэрхүү хэлбэрээр маш энгийн хэлбэрээр үзэж болох нэ. За